Хэрхэн болон татаа морил өнөөдөр та бүхэндээ Claude-ийн цуврал демо 2 хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн хувьд болохоор бид нар зөвхөн Cowork дээр ямар байдлаар ажиллаж болдго юм бэ гэдгийг та бүхэнд сонирхолтой байдлаар хүрэхийг хичээллээ. Үүнтэй холбоотой асуух асуултыг доор коммент үлдээж хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Ингээд хэлээд дэмрэг орцгоё. Агуу олон бичиг баримтуудтай одоо энэ дэлгэцэн дээр харж байгаа шиг зартлууд, орлогуудаа та бүхэн зургийг авцсан л байхад хангалттай. Эдрээ хэрхэн яаж Cowork руу оруулаад за энэ хүү авсан зургийгаа Excel sheet болгохыг та бүхэнд харуулъя. Ингийн тулд та бүхэн өөрсдөө энэ хүү expense файлыг ийшээ ингээ авчрахад drop file here to add to chat гэдэг хэсгээр зүгээр та бүхэн тавихад л хангалттай байгаа. За тэгээд оруулсныхаа дараад нь болохоор та энэхүү дэлгэцэнээр харагдж байгаа доош харсан сумыг дарангууд ямар файлууд ханаас орж ирсэн бэ гэдгийг та бүхэнд харж болно. За хэрэг шинээр файл та бүхэн оруулмаар байл choose a different file гэд за өөрийнхөө десктопноос за хаанаас юу сонгох вэ гэдэг сонголтуудыг та бүхэн хийх боломжтой байгаа шүү. Файлаа та бүхэн сонгочоод промпт бичнэ. За миний хувьд болохоор өөрийнхөө нэгтнэлүүгээ зардлуудаа явуулах гэж байгаа болохоор за сараар нь за тэгээд эдрийг Excel sheet рүү оруулаад ямар хэмжээний үн төвөрхтэй байсан мөн дотрын хамт нь оруулаарай гэд тэгээд let's go гэж хэлээд дарна. Та хэн анзаарах юм бол дэлгэцэн дээр за ямар үйлдэл хийж байгааг тэгээ харуулахаас гадна баруун гар талд progress буюу юу явагдаж байгааг та харах боломжтой. Жишээлбэл за зураг бэснийг нь хувиргаж байгаа те. За хувиргасан мэдээллээс одоо датагаа аваад тэрний 3 дахьт нь болохоор Excel руу мэдээллийг оруулна. За 4-т нь гаргасан Excel-ийнхаа файлаасаа за форматын янз бүрийн алдаа хэнэгүй юу гэдгийг шалгана гэсэн энэ ч гарч ирж байна. Зардал оруулсан файлаас маань файл дээр байсан зургийг дата болгоо хориулаа. За датагаа эргүүлээ мэдээлэл олгоод за тэгээд сүүлийн алхам болохоор Excel руу хориулаад бүх таны нөгөө авсан юмуд маань өдөр хоногтойгоо за хаана ямар газраас үйлчлэгээ авсан байршил нь за тэгээд мэдээллүүд нь за тэгээд үн төлбөр гээд бүх мэдээллүүдийг ингээ Excel дээр гаргаад ирж байгаа жишээ нэ. Бид маш завгүй хувийн болон албан ажлын зүйлүүдийг хийж яадаг. За тэр зүйлүүдтэйгээ би айл олох ингээд organize буюу эмх замраатай байхыг хүсдэг. Тэгэхээр та бүхэн Cowork дээр ideas гэдэг хэсгээр дарангууд олон төрлөөрөө та бүхэн саналууд гаргаж ирнэ. За энэний TL одоо organize хэсгээр нь би дараад за ямар боломжуудыг надад гаргаж өгч гэнэ гэд харахаар одоо жишээл таны Google-ийн календарыг Slack-тэй, Gmail-тэй холбоод за магадгүй те за миний хувийн email дээр тэр хүнээс имэйл ирэх юм бол ингэж хариулаарай гэдэг зүйлүүдийг та бүхэн суулгаж болно. За ингийн тулд хэдүүлээ хамтдаа эхнийхээ хэсгийг болохоор сонголтыг хий. За create a daily brief гэдэг. За мэдээж хэрэг таны имэйл, календар, за Slack-наас мэдээлэл авахын тулд тухайн аккаунтуудаа бас холбосон байх хэрэгтэй. Холбохын тулд та хэн баруун гар талын нөхөө хар дээр цагаан байгаа connect гэдэг хэсгээр дараад энэ маань таны нөгөө Google календар болон Gmail, Slack руу тусдаа оруулаад за тэрэн дээр та бүхэн өөрсдөө аккаунтыг оруулаад тэгээ буцаад орж ирэнгүүт энэ чинь доор нь connected гэж ногооноор гарах юм бол маш амжилттайгаар холбогдсон гэсэн үг байгаа. За энэ дээр одоо жишээлбэл те би voice ашиглаад юм баруун гар талын дараад can you remind me that I have a coaching appointment on Wednesday 3 p.m. and also Thursday noon with Tony. Агуудаа тань ингээ холболж яхад хэрхэн яаж холбуулах вэ гэдэг зааврыг бас гаргаж өгнө. Болчлоо гэдэгсээ окей гэх тэгээд нөгөө миний сануулаарай гэсэн те за 3 дахь өдөр 4 дахь өдөр coaching appointment байгаа. За тэрийг маань сануулаарай гэсэн чинь Google руу маань оруулчих жах жишээ нэ. За зүүн гартлын ideas гэдэг рүү та бүхэн ороод хэдэн зүйлийг би жоохон дэлгэрэнгүй жоохон тайлбарласан дээрх гэж бодож байна. За create гэдэг нь болохоор бүтээх зүйлүүд байгаа. За магадгүй та өөрийн вебсайт хүмүүс надаас агуулх асуусан app хэрхэн яаж бүтээх вэ гэд эндээс та харж агаад за app-ийг бүтээмээр байна. Ингээд надад ямар дата хэрэгтэй, ямар платформ дээр хийх вэ гэдэг та бүхэн зөв бичгээд хангалттай. За analyze буюу энэ дундаас те мэдээллүүдийг аваад
магадгүй одоо юу гэдэг нь те одоо манай ажил дээр би жишээлбэл 45 хүнтэй ажиллаж байхдаа за 45 манай хүмүүсийн ажлын прогресстэй энэ бүгдийг надад харуулад өгөөч хаана би бидрийг ямар алдаа гаргаад удаашраад байна энэ зүйл дээр хэрхэн би яаж сайжрах вэ гэдгийг та бүхэн бас анализ хийчих болно. За organize гэдэг дээр харуулж ирсэн те Google календараа одоо Gmail, Google календараа би жишээл холбоод за надад ийм зүйл болно гэдгийг сануулаарай гэд миний шууд календараар оруулаад ирж болж байгаатай адилхан мөн та бас өдөр тутамдаа за Claude өнөөдөр би ийм зүйл хийх ёстой шүү. Надад яг сануулаарай тэд хэдэн цагт гэд бүр хэлэх юм бол яг таны календар дээр заяа нөгөө 3 цагаас чи ийм хүнтэй мэрэгтэй штэ. За 5 цагаас бичлэгээ хийж edit хийхээ битгий мартаарай гэд надад сануулад гаргаад ирж байгаа. Жишээ нь communication хэсэг та бүр ингээд одоо өөрийнхөө имэйл рүү ороод бүр бичих шаардлагагүй болцсон байна гэд та өөрийнхөө Gmail дээрээ одоо жишээлбэл за заяагаас ийм имэйл ирэх юм бол хариуг нь ингээд өгөөрэй гэд prompt өгсөн байхад л хариулаад явж байгаа жишээ нь. Энэ маань одоо жишээлбэл олон харилцагч нартай байдаг үед нөгөө chatbot гэдэг штэ тий яг тэрнтэй төстөөгөр тэрэн дээр тулгуурч хийгдсэн зүйл гэж та бүхэн бас ойлгож болно. Та хүн co-work-ыг ашиглан өөрсдийнхөө танилцуулгыг PowerPoint болгож гаргаж ирж болно. За ингийн тулаараа нэг хэсэг гэх юм бол энэхүү нэмэгтээр дараад add files гэд download гэд resume-га open гэд оруулна. За тэгээд энэ дээр prompt өгөх нь. Өөрийгөө танилцуулга гаргахад та бүхэн за Canva-г ашиглаж болно, Figma ашиглаж болно. Аль танд өөрт нь амар гэж боддог тэр зүйлүүдийг та бүхэн энэхүү нэмэгтээр дараад connectors гэд за хэрвээ эдгээр зүйлүүдийг та бүхэн одоо шилбэл Canva-г аль хэзээ холбоцсон те хэрвээ Canva-г холбоогүй байгаа бол add connector гэж ороод за энэ дээрээ хэрэгцээтэй гэсэн зүйл за жишээл Figma ч юм уу те Figma Cloud 2-ыг холбуулах хэсэг гарч ирэн та бүхэн энэ дээрээ өөрсдөө Figma-ха имэйлийг оруулаад тэгээд Cloud жишээл өгч гинэ гэдээ орох байгаа шүү. Та бүхний дэлгэцэндээ харж байгаачлаа. За Canva-га зөвхөн би resume-тэйгээ холбоол миний танилцуулгыг баруун талд гаргаад ирж байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн co-work дээр 3 төрөл байдлаар ашиглаж болдгийг та бүхэндээ харууллаа. Оролдоод үзээрэй. Тэгээд бас манай доор комментэд хэрхэн яаж өөрсдийнхөө бас customize та өөрсөндөө тааруулж та бүхэн бас өөрчилсөн бэ гэдгийг бас хуваалцаарай. Бид нар ч гэсэн та бүхнээс суралцахыг маш хүсэж байна. Ингээ хэдүүлээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.